Самсон та бүхэнд энэ жимний хүргэе. За Cryptoverse ээлжлийн дугаар гэхэд бэлэн боллоо. За энэ тооны сонсох нар юу байна? Заавч болсон энэ лагт Монголд маань тоглолоо. Rocket Diamonds Diesel төртөө дамжлаа. За оюун бармаа саллаа. За Cryptoverse. За Sentimentals ямар нэг ч нэг анализ гаргасан байна. За ерөөдөө биткойны үн доошо 112 коло дүрэл авлаа гэдэг нэг тийм мэдээ гарсан байсан. Дүрээд авлаа тийм. Fear zone буюу айцын хүртэл орсон гэдэг зүйл яриад байгаа. Энэ болохоор Fear and Greed Index 44 рүү борж байгаа. Айцтай болж хурсан байл шүү дээ. Одоо буцаад 50 дээр ирсэн тогтмол байгаа. Тогтмол гэсэн одоо нэг хэвийн төвшөнд ч юм уу тийм ямар нэгэн байдлаар нэг тал руугаа очиагүй байна гэдэг. Төвөгсөн байдалтай. Төвөгсөн байдалтай байгаа. Тэгээд social interest буюу одоо ингээд social media-гаар ч юм уу ер нь олон хүмүүсийн хандлт ямар coin дэглэх байна вэ гэхлээр Bitcoin, Tether, XRP тэгээд дээр үе одоо амьд байгаа төсөл байгаа шүү дээ. Cardano топ бодлоо тийм. Тэгээд Snake гэдэг SNEK гэдэг энэ meme coin байлаа. Эднийг илүүдэлэх үү яригдж байна гэдэг зүйл гарсан байлаа. Тэгээд 5 дахь өдөр юу болж байгаа? Jerome Powell маань нэг Johnson Hall Conference гэдэг газар ч уулзалтанд орох юм байна. Тэгээд энэ уулзалт ерөөхдөө зах зээлд нөлөөлдөг гэдгээрээ бас нэг тийм түүхэн юу дата байт юм байна. Ер нь бол өмнөх уулзалтууд нь бас ингээд зах зээлийг савлуулж ирсэн учраас энэ ч талаад үн савлах байхаа. Тэгээ ямар ч байсан энээс өмнөх доошо нэг уналтыг хийгээ буцаас хэрэгчлээ гэдэг зүйлийг бас ярьж илээ. Би яг 2 цагийн өмнө all time high жахт нь Happy Monday гэж бодож байсан бол яг энэ лооны нийтэд би fuck Monday гэж бодож байсан л да. Тэгэхээр иймээс савлаатай 7 хоног болж өнгөрлөө тийм. Заарсан тэгээд айц шунлын индекс маань харин айц руугаа орж ийн гэдэг маань яг энэ индексээрээ энийг индикатор ашигладаг хүмүүс байгаа юм бол айцтай байх үед нь хөдөлтөж аваад шунлтай байх үед нь зардгаа гэдэг бас зүй тогтолцоо байдаг тийм. Гэхдээ сонирхолтой 112,000 цанга дээр айж байгаа тийм. Гэхдээ ер нь бол 112,000 ч одоо угсаа. Одоо мөрөөжлөсөн дүнэлтэй. Тэгтээ хавьяал хан шүрн өсөв тусам бас айцтай шүү дээ. Унахаас илүү өсөв тохроос айддаг шүү дээ. Чайдгүй амар гэдэг шүү дээ. За тэгээ аналистууд маань юу басан бэ? Нэг бидэн дээр гоё юм орсон байсан. Тэр үг гэхэлэр 112,000 гэдэг төвшнийг болонгууд одоо ингээд биткойн авч амжаагүй хүмүүс бол ингээд авах шинэ гоё зэг гэж харж байгаа. Гэхдээ эсвэргээрээ 110,000 гэдэг үнэс доошоо орчих юм бол цаашаа дахиад нэг лейк буюу одоо нэлээд доошоо ингээд дамс хүчтэй уналт болох магадaltaй гэж үзэж байгаа юм. Тэгэхээр ерөөдөө 112 дээр авч байгаа хүн бол stop loss нь 110 дээр байх магадaltaй ч юм уу тиймэрхүү төрлийн одоо энэ мэдээг шүү мэдэн дээр шүү тийм бичсэн байл баг сигнал шиг. Бараг хийд мэ бараад болох юм байна тийм. Хаана яг хэдэн мянга дээр хамгийн их stop loss-ын захиалга байна гэдгийг бас харж байгаад хэлчихсэн. 110-ыг бол ерөөдөө key support level гэж үзэж байгаа юм л. Энэс доош бол дараагийн төвшин бүр нэлээд дор байгаа гэж үзэж байгаа юм л. Тэгээд бас нэг энэ 7 хоногт сонирхолтой юм болсон нь Америкийн биткойн майн хийдэг хүмүүсийн тухай мэдээ гарсан. За энэ Америк тийм нэг trade war гэдэг байна шүү дээ. Тэгээд юу худалдаан байна. Энэ дээр болонгууд хамгийн их төвхтэй байгаа нь бас нэг майнерууд одоо үрцүүлээд өрхөсөж байгаа юм билээ. Нөхдүүдийн 50 юу хятадаас ч юм уу ер нь хятадаас гаралтай майнер авангууд 57.6% татвар тавьчаад. Тэгээд Индонез, Малайз, Тайландаас бол 21.61% нь юу одоо татвар нэмээд тавьсан байгаа юм л. Тэгэнгუთ одоо байгаа майнерууд маань угаасаа шинээр майн авч байгаа төвхтэй. Тэг гэрээ хийсэн майнерууд аваад идэг. Тэр нэсээр үйл ажиллагааных нь зарлыг ихсгээд байгаа юм байна. Нөгөө талдаа Трампын одоо нөгөө нэг гэр бүлийн холбогдлолтой нөхөр 16,000 биткойныг одоо хятадаас энэ өндөр үнээр нь хамаагүй авах тийм захиалга хийц одоо Bitmine гэдэг компаниас авсан. Тэгэхээр ингээд биткойн майн хийх гээд байгаа зүйл бас харагдаад байгаа юм байна. Тэгээд тэгэхээр нэг талаараа мөнгөтэй хүмүүс бол яг энэ татварыг тоохгүй байж болно. Нөгөө талаараа эндээс авч майнинг хийх нь бас илүү ашигтай. Нөгөө талаараа одоо юу гэдэг одоо майн хийж байгаа компанид бас жоохон шахаад байгаа үйлдэл байж магадгүй гэдэг зүйл бас яригдсан. Тэгээд альткойн маркет ч одоо ингэ сэрэгцэн явж байна гэдэг нэг илэрэл болох. Юм meme coin иргэншилт байгаа. За одоо Solana-гийн pump fund байгаа. За нөхдүүд бол ахын нүг шүүхтүүлсэн явж байгаа. Шүүхтэр очих байх энэ оны 1 сард лөө. Эдний болонгууд дахиад одоо Solana-гийн meme coin засагт 73% буцаад эзэлж эхэлсэн гэдэг зүйл бас яригдж байна. За тэгэхээр шинээр гарч байгаа meme coin-уудад дэвжсэн хүмүүс бас хошуураа орж байгаа юм ажилтаад байгаа юм бэл. Тэгэхээр meme market бас буцаад ирж байна гэдэг зүйлийг бол ярьж байна. So энэ маркет ерөнхийдөө сэргэж байгааг үзэж шүү дээ. Заарсан Трампын хүү Эрик Трамп бол Twitter дээр бол байнга X дээр бол байнгын жиргээ хийж байгаа. За тэр нь л эсвэл Biden буюу одоо унжаа дээр нотлож аваа гэдэг
ийм мессеж бол аяа одоо сүүлийн баг сард баг 2 удаа баг жиргээд амжлаа. Тэгээд хэд авч байгаа coin гэх юм бол мэдээж Bitcoin, Ethereum хоёр бол байгаа. Тэгээд хүмүүс өөрсдийн гэсэн Trump гэдэг coin дээр World Financial Liberty гэдэг coin дээр бас Eric Trump гэдэг нөхөрнөөс өөр байж байдаг. Тэгэхээр бас магадгүй энэ хүн buy the dip гэдэг байгаа нь өөрөө бас нэлээд буулш бас мэдээч юм шиг харагдаад байна. Гэхдээ хүмүүс айхтар эффект болж авахгүй л одоо Trump л хэлж баг эффект авах гэдэг юм байна. Тэгээд энэ талаар бас нэг юм мэдээ гарчсан. Web 3.0-ийн одоо хамгийн өндөр салентай мэргэжлүүд юу байна вэ гэдгсэн чинь нэгдүгээрт нь олонгот юу юм бэлээ. Борлуулалт. Bitcoin-ийн одоо нэг mining rig борлуулалт хүмүүсийн та. Энэ хүмүүс ч болгонд 1-3% commission авт юм байл та. Тэгээд нэг борлуулалт ихтэл угаасаа хэдэн сая доллар ирж идэг. Тэгэхээр гайг үнэ олоо борлуулж чадах юм бол тэгэл сарын 100 мянган доллараас тэгээд дандаа дээшээ байдаг. Тэр зэрэгээр нөгөө нэг coin гаргаж хийхээс илүү зүгээр miner зардаг хүмүүс амар шигтэй цалин өндөр цалинтай гэж орж байгаа юм байна. За хоёрдугаарт нь болгонгууд smart contract auditor хүмүүс 150-200 мянган долларын цалинтай байдаг. Тэгээд white hat research гэж цуг явчихж байгаа. Тэгээд говь дээр нь болгонгууд ийм л хүнсрүүд гэж байгаа байхгүй. Би энийг бас өөртөө бодоо харахад энэ жоо хотлаа мэтэл гэсэн санагдсан гэж. Одоо энэс төрхий тоон бол нэг ч төгрөг аваагүй. Тийм болохоор би чам зөвлөлөө DC нэ. Толет гэж байна. За ингэж харахад би rocket би хин толетыг харагчаас. Манай хэрэг гэж аа. Дуугийн зүйлсээ тий. Тэгээ дөрөвт нь бол дандаа асуудалтай байдаг. За хуулийн зөвлөх, хуулийн хэлцээний дарга шүүх баргаа болгоод өнгөлшөр очно шүү. Тэгээ хамгийн гол нь major exchange руу том биржүүдийн Ether албаны захирал бас аяг өндөр цалинтай байт юм. Тэгээд байнгын маргатай байдаг. Тэгээд тавт нь болонгот DeFi quant researcher бас арилжаачд орж тийм. Ер нь арилжааж байгаа хүмүүс бол энэ зах зээлийн хамгийн топ 5-д бол хамгийн доотлол л юм байл шүү болж байна. Тэгээд нийт арилж байгаа хүмүүсийн 86% алддаг гэдэг байна шүү дээ. Тэгээд угаасаа л бүгд иштэй байх боломж учраас маш бага хүн иштэй алдтай. Хоёр хүний нэг гэж тийм. Тийм шүү. Тэгээ юм дээр altcoin дээр бас нэг сонирхолтой юм болжсан. XRP дээр бүр тэр зүс баян гэдэг юм байна заяа. XRP-ийн үн сая 3-ыг давснаар одоо нийт хоолт хийж байгаа хүмүүсийн 94% нь ашигтай байгаа юм байна. Одоо XRP аваад баг алдагдлаа байхгүй болчиход шүү дээ. Саяхан авсан хүмүүс алдагдлаа юм дгүй. Тэгсэн чинь 2018 онд XRP авсан хүмүүсийн 90% нь ашигтай болж эхэлчихсэн байна. Тэгмүүд энэ үед юу болчихсон бэ? Энэ үеэс хойш ингээд баг 90% reversal буюу ингээд буцаад 90% үлт хийсэн байхгүй. Энэ нь одоо макро топ буюу ерөөдөө бол том таацсан гэсэн үг юм байна. Одоо бол 94% ингээд ашигтай байгаа юм чинь. Яг одоогийн байгаа энэ $3 бүс бол ингээд таацсандаа тулцсан гэж үзээд арилжаанд бас боломжтой оролцоорой гэдэг саналгыг энэ үеээр өгсөн байсан. 18 онд бол ингээд 90% нь яг ашигтай болж ирээд 3.3 гэдэг хүн $3.3 дээр хүрээд тэгээд 95% одоо тэр үнээс бараг буцаж унсан гэдэг зүйл гард юм байна. Тэгээд 4 цаг дээр чартыг харж анализ давхар болсон ба XRP дээр. Тэгмээ 4 цагийн төвчнөр харахаар одоо ерөнхийдөө бол юм ном дээр байдаг bearish pattern-ыг бол ингээд бараг үүсгэсэн байгаа. Тэгээд энэ нь бол нэг цаашаа 20% уналт байх боломжтой юм шиг харагдаж байна гэдэг чинь. Чи бас technical analysis дээр энэтэй санал нийлж нөгөө тохор хаагдчихгүй. За тэгээд XRP дээр шилээ хийх хэрэгтэй юм тий. Тэгээд Япон энэ намар одоо анхны стейбл койн гаргах зөвшөөрлөө өгж магадгүй гэдэг мэдээ гарч эхэлсэн. За энэ зөвшөөрлөө авах компани болонгууд Токиод суурьтай финтекийн одоо компани байгаа юм байна. За тэгээд зарчим нь ямар байх вэ гэхээр highly liquid asset буюу одоо нэг йенийг одоо нэг шиг засгийн газрын бонд гэдэг ч юм уу эсвэл бэлэн йенээр нь хадгалж байршуулна гэдэг тийм их гэрээтэйгээр энднийх одоо ихний хийж байгаа юм шүү. Тэгээд Японч өөрөө криптодор бас хамгийн хатуу хууль дүрм журамтай улсуудын нэг гэж явдаг. Тиймдээ ч нөгөө нэг юуны FTX-ийн уналтаар Японы FTX дампуураагүй. Тэгээ амьд бариад үтсэн хатуу дүрм журамтай ачаар тэгмут энэ хатуу дүрм журамтай гэдэг улс чинь өөрөө стейбл койн ус гарахыг зөвшөөрөх сураг гараад эхэлчихлээ. Энэ юу вэ? Нэг л ноттой тэгэж энэ юу вэ? Тэгтэрч. За ингээд миний хөрх мэдээ мэдэл бол энэ зүйл хэлж байна. За ямарсан инлайт бас маах нэг митинг хийж үзэж байгаа. Тэр тавхан одоо яг би энэ дээр зарыг оруулж идэх баг. Бүтэнсээ өдрийн орой 7 цагаас маах нэг ивент хийж үзэж байгаа. Тэгэхээр хүмүүс ирээ цуглах юм бол мэдээж ойр зүрийн сонь сахна ярилцъя бас. Дээр нь тэндээс ганц хоёр панел дискшн өрнж магадгүй. За дээрнээс нэг техник шилдэг хэдүүл спондер сууж байгаа нэг хийж үзт юм уу гэж бодоод байгаа. Тэгээ та бүхэн
сонирхчихвэл энэ ямар ч үн төлбөргүй хурж ирээд бас community-тэй уулзах боломжтой байна шүү дээ. За ингээд та бүхэн крипто дээр ажиллаж сонирхолтой бол Binance Bridge-ийг сонгож ажиллажээ гэдэг та шимтгэлээс арчны шимтгэлээс 20% хөнгөлөх боломжтой. За Forex-ээр ажиллаж сонирхож манайх MOT болон EBC Financial гэдэг газрууд хандж ажиллаж байгаа. Доороо линкээр хүртэх юм бол бас манайхыг дэвшиж байгаа шүү гэж ойлгож болно. За мөн өөрийн хөрөнгөө биш. За Fundinance Submar ойл. За iTrader дээр CV6 гэсэн промо код ажиллаж байгаа юм билээ. Та дурын фанда 10% хөнгөлөх боломжтой юм л шүү. За ингээд тэгж зэрэг. За тэгээд анализ юм бол нугаа шууд орцгоё. За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ. Техник шинжилгээнд дээрээ за Ethereum-ыг бас голчлолт ярьчих гэж бодож байна. За Ethereum дээр хэдүүлэх нь яг өнгөрсөн дугаар дээр ярьсан одоо яг зүй тогтол маань яг ирж байна гэж харж байна. За ерөөхдөө бас гоё buy zone байна гэж хэлжсэн. За ерөөс миний хувьд эндээс нэг long арилжаанд орсон. Тэгтээ бас нэлээдгүй олон өдрийн турш нэг алдагдaltaй ашигтай хоёрын хооронд нэлийн хэлбэлцлээ. За тэгтээ одоо хүртэл стил барьсаар байгаа. За энэ маань ямар арилжаа вэ гэхээр за энэ паттерны шалан дээрээс арилжаа хийсэн. За дээш мэдээж all time high хийн гэсэн зорилготой гэх юм уу, горилж байгаа гэх юм уу явж байгаа. За нэлээдгүй ямарсан long хийсэнс ашигтай явж байгаад за тэгээд ерөөдөө бол арилжаа хийснээр баг мартаад хайцсан байсан. За тэгээд дунд нэг 4000 унлаа гэдэг мессеж ирэхтэнчтэй юу болж байна гэдээ харахад за арайч стоплос авчаагүй буцаад дэшиг өсөлт юм байлаа. Явж үлээ. За тэгэхээр өнгөрсөн дугаар дээр хэдүүлгийн ярьсан зүйл нь юу вэ гэхээр за өмнө нь таазуулж байсан цэг маань ингээд спорт болох магадaltaй байдаг. Спорт болохдоо гоё юм bullish pattern хийгээд явуулгын өсөлт юм бас гоё баталгаа байдгаа гэж ярьжсэн. За одоо ингээд 30 минутаар харах юм бол за bullish pattern-ы таазан дээр ирээд шалгаад байна. За тэгэхээр энэ дэшигээ сэтэрх юм бол энэ маань өөрөө дэшигээ сэтэрх юм бол гоё буул гоё long оролтын бас боломж байж болохоор харагдаад байгаа. За эндээс дахиж long арилжаа хийгээд за stop loss-ыг энэ одоо жижигхэн correction-ы доор хөөсгүй бол мэдээж сүүлд үүссэн lower low-ын доор тавиад дээшгийн мэдээж эдийн нэмийг эрсэж байгаа юм чи мэдээж нэг харьцах 2 хэсгүү нэг харьцах 3-аас дээшгийн арилжаа сайн хийгээрэй гэж хэлмээр. За мэдээж яг энэ бол 100% сигнал биш өөрөөсөө санхүү шийдвэр өөрөөсөө гаргах учраас эрсэж чадах хэмжээгээр арилжаанд ороорой гэж хэлмээр. За яг ийм гоё момент бол үүссэн. За Ethereum-д ингээд за том цагаар нарах юм бол нэлээд том таазаж байгаа дэшээс төрж байгаа. Тэгэхээр магадгүй одоо Ethereum нэг all time high хийх цаг болсон болов уу гэж хараад байгаа. За Bitcoin-ийн хувьд бас гоё шалан дээр ирээд support авсан. За энэ дээр бол миний long арилжаа бол break even stop loss авагдаад дууссан. Энэ бол ямар ашиггүй арилжаа болсон гэж болж байна. За энийг бол энэ дотроос long арилжаа нээсэн гэдгийг бол ярьжсэн те. За бас л Bitcoin дээр гоё зураг л үсэт байгаа. За харсан дээш юмдэж тренд бол стил дээшээ байгаа. За энд нэг жижигхэн тааз олжсон тааз ингээд шал. Тэгэхээр бас л ямар хоцорч байна. Бас л ийм шал тааз харагдаад байгаа процесс харагдаад байгаа. Тэгэхээр энэ спорт тааз спорт тэгэхээр магадгүй дахиад дэше өсөлт юм байж болохоор харагдаад байгаа. За ямарсан дийлэгээр таваад харуул нэг иймэрхүү бас нэг паттерныг том цагаараа бүр үүсгэх гээд байгаа юм болов даа гэж харсан юм бол. Ингээд харуул. За магадгүй дахиад дэшигээ тааз руугаа шалгаад энэ маань өөрөө нэг иймэрхүү доошоос магадaltaй паттерн бүр том цагаараа буюу weekly-гээр харагдчих болоод. Тэгэхээр бас магадгүй уналтын cycle бас ойртож иж болох юм. За тэгтээ одоохондоо бол нэлийн bullish байгаа учраас дэшигээ стил хараад арилжаа хийж байгаа нь болов гэж байна. За Bitcoin дээр бол нэлийн гоё спорт зон дээр хариулт аваад байж байна. За миний хувьд бол Bitcoin дээр long арилжаагүй байгаа. За тэгтээ баг нэг арилжааны setup баг үүсээд байгаа болов гэж харж байна. За ингээ 15 метр бол арч. За тэгэх юм бол эндээс нэг юм дэжгүй. Паттерн үүссэн байна. За Ethereum дээр long арилжаатай байгаа юм чинь. Bitcoin дээр бол энийг хүлэе гэсэн бодолтой байна. За энд сэрүүл тавьчих. За 113,764 дээр сэрүүлэг тавилаа. За нэг яг дээшлүүлээд
Энэ өмнөх хай зэгийг дэше эвдхийн хүлээ. За нэг 114 мянга төр хүлээч. За ямар нөхцөл дээр арилжаанд орох вэ гэдгийг хэдүүлээ. Одоо манай дугаарыг байнга үздэг хүмүүс бол баг мэддэг байсан баг. Паттерн дээр орох 3 цэг байгаа гэж байнга л тэгтэй. Сэтрэлтэн дээр нь ордог цэг байна. За доош онгууд паттерны шал цэгээс буюу за өмнө харах юм бол энэ шалаас. За доош руу унах юм бол энийг доошлоод энэ support цэгээс дэшегээ risk entry хийж болж байна. За school дэшээс зрүүлээд Schmidt Trader-ийн одоо арга барилаар гэх юм уу add pattern-аар арилжаанд орж болж байна. За school нэг pullback хөдөлгөөн дээрээс нь арилжаанд орж болж байна. За иймэрхүү байдлаар long арилжаанд орох боломжтой харагдана. За тэгэхээр зөрүүлээд үлээ USDT dominance-ыг бол харах хэрэгтэй. За USDT dominance-ыг бол энэ дайггүй bearish mega pattern-ээс доошоос тэрсэн боловч буцаад дэше гараад ирсэн. За буцаад дэше гарч ирэхдээ дахиад нэг иймэрхүү доошоос магадaltaй pattern үүсээ доошоос тэрсэн pullback хөдөлгөөн орж ирэх гоё явж байна. Ингээд тааз доороо шал тэрсэн pullback хөдөлгөөн орж ирсэн. Одоо үргэлжлсэн уналтын хөдөлгөөн орж иж магадгүй аргач. Тэгэхээр хэдүүлээ ямар план гаргах хэрэгтэй вэ гэхээр long арилжааны планыг бол гаргаж болж байна. За энэ дээр би нэг Bitcoin dominance-ыг ярих гэж бодсон дээ. За Bitcoin dominance дээр хэдүүлийнхэн бас л удаан жил ярьсан зүйл бол биелээд явж байгаа. Ямарсан доошоос сэтэрсэн. За багсрын correction л орж ирээд энэ удаан үргэлжлсэн bearish тань доошоос тэрсэн учраас нэлээдгүй доош уналтын хөдөлгөөн орж ирэх болов гэсэн бодол бол байна. За тэгвэл энийг бас яг энэ спорттой ингээд харьцуулах юм бол арайч стрэгүү. За тэгвэл илүү тренд лайнтайгаа харьцсанаар нь харах юм бол доошоос тэрсэн байна. За ингээ 30 м бол харах юм бол Bitcoin dominance бас л гоё доош уналтын маягийн паттерн хийж байгаа. За BTC dominance доош унана гэдэг маань бусад өөр альткойнууд руу мөнгө орж байна буюу за нийт market cap дээр Bitcoin хамгаалах бусад өөр койнуудын худалдаа авалт хийснээр ингээд Bitcoin dominance доош унаж байгаа. Тэгэхээр илүү альткойнууд руугаас анхаарах нь илүү гоё моментум бас байж магадгүй гэж миний хувьд хараад байгаа. За энэ тухаараас бас бөөндөө зүгээр санал бодлоо ярилцъя гэх юм бол бүтэн сайн өдөр community meeting гэдэг X-Meta биржээс хамтраад за нэг иймэрхүү нэг гоё танах meet хийх юм бол манайхаас тэг хөргөн тэмцээн уралдаан зохион байгуулаад дээр нь ирсэн хүмүүс ч бас шагнал урамшуулалттай мөнгөн одоо шагнал урамшуулалттай тэмцээнүүд хөргөн зохиодог гэсэн. За манайх энэ дээр бол окей манайхыг үздэг хүмүүсээ бас кэрлээд за та бүхэн бас энэхүү уулзалтан дээр бас хөгжөөнтэй тоглоод за хөргөн шагналын эзэн болох боломж байгаа шүү. За дээрнээс том бит 2 байх учраас бас ойр зүрийн санаачингаа ярилцъя гэсэн бодлоор нэг ивент хийж үзэж байгаа. Тэгээ магадгүй хүмүүс сайн цугладаг болох юм бол хэдүүлээ байнга нэг тогтмол сардаа нэг удаа ч юм уу нэг уулзаад митинг хийдэг бас. Тиймэрхүү нэг уламжлалтай болдсон юм гэсэн бодол бол байгаа шүү. Тэгээд сонирхчихвэл та бүхэн яараарай. За мэдээж суудл муудал хүний тоо хязгаартай учраас тэрхий хүн бол байхгүй бах. Тэгэхээр цөөн хэдэн хүмүүс л ирээд төрүүлэрч юм бол сонголтоо орж болох хаа гэж бодож байна. За 30 м дээр нэг иймэрхүү bearish mega pattern байна. 15 м орох юм бол мөн адил нэг иймэрхүү уналтын паттерн үүсдэг. За одоо ингээд ерөнхийдөө бол байнга паттерн зурддаг хүмүүс бол баг ингээд заавал тренд лайн зураад байхгүйгээр ингээд хардаг болцсон байгаа болов уу гэж бодож байна. За ингээд харах юм бол ерөнхийдөө нэг ажиглагддаг зүйл анх сурч байхад миний бодож байсан зүйл юм бол дээшээ чиглэлийн паттерн үүсч байх юм бол энэ өөрөө уналтын паттерн болчдөг. Bearish mega паттерн болчдөг. За харин доошоогоо чиглэлийн паттерны үүсэж байх юм бол энэ өөрөө өсөлтийн паттерн болт. Тэгэхээр мэдээж өсөж байгаа зүйл нэг л өдөр угаасаа унах нь ойлгомжтой. Унж байгаа зүйл мэдээж өсөх нь ойлгомжтой. Гэхдээ унж байгаа зүйл нь чанартай мэдээж сайн зүйл байх хэрэгтэй шүү дээ. Мэдээж бас хамаагүй унж байгаа бүх зүйлийг аваад гэсэн үг биш мэдээж судалгаа хийх хэрэгтэй. За USD dominance үйл юм хөө. За нэг XRP дээр том нэг паттерн яриад байсан. Тэр паттерныг нь одоо би одоо олъё гэдэг тэр өдрийг зураад олоо яг ямар маягийн bearish паттерн яг л номын дагуу зурцсан байсан гэдээ хараад 4 цаг дээр л гэсэндээ би одоо ингээ харахаар нэг хайхтар харагдахгүй л байна л та. Бүр эндээс татсан болов. За тэр bearish маягийн паттерныг бол би олохгүй байгаа маа. Тэгэхээр одоо яг л уналтын цэг дээр байна гэсэн нэг юм
яриад байсан. Гэхдээ би бол яг уналтын цаг дээр байна гэж харахад болж байгаа хэцүү харагдаж байна. Гэхдээ магадгүй бас уналтын цаг дээр байсан ч үүсэхгүй л те. За 4 цаг дээр бол ямар ч байсан энд нэг юмрхүү буулж паттернэгээд дээшээ straight энд нэг art pattern үүсээд дээшээ өсөлтийн огцон хөлгөн бол ороод ирчихсээр гэж. Тэгэхээр энийг юм бүсэлгэн гэх юм бол энд correction гэж орж иж болох юм. Тэгэхээр USD dominance маань өөрөө доошоос тэрх юм бол эндээс дээш энэ хөдөлгөөн орж боломжтой юм болов уу гэж харагдахаар байна. За баг ингээл харах юм шүү дээ. XRP дээр харах юм бол за энд нэг юм бас паттерн үүсчил байгаа юм байна. Тэгэхээр энэ өөрөө түрүүний унж байгаа зүйл өсөх боломжтой буюу буулж паттернд үүсэж байна те. Тэгэхээр магадгүй сэтгэлтэн дээр нь нэлээд ажиглах зүйл байна. За бас мэдээж шинээр үзэж байгаа хүмүүс байж магадгүй. Бас паттерн дээр мэдээж номын дагуу 100% стрэнэж байхгүй. За энийг ингээ харах юм бол энэ өөрөө доош магадaltaй паттерн гэж үздэг. За тэгвэл энэ паттерн эсрэг тал руу стрэх юм бол нэлээд огцом хөдөлгөөн ороод ирэх гэдэг талтай. За одоо ингээд харах юм бол за энэ өсөлтийн сайхан паттерн байна да гэд дээшээс стрэх юм бол мэдээж номын дагуу стрэн. За тэгвэл доошоос стрэх юм бол нэлээд хүчтэй dump, эсвэл энэ дээр нэлээд pump, энэ дээр нэлээд dump маягийн хөдөлгөөнд орж ирэх гэдэг талтай учраас байнга цагтдаг зүйл нь юу гэхээр за нэгийг эрсдэлд оруулж байгаа юм дээ ш. Ядаж л дорож 3-ыг олох маягтай ийм risk rewardтай арилжаа хийгэрэй гэж байнга зөвлөдөг шүү. Тэгээ та бүхэн арилжаан дээр яг энэ дөрмийн дагуу мэдээж арилжаа гэдээ яваарай. За ингээд ерөөдөө техник шинжилгээг дуусгая гэж бодож байна. За миний хувьд ивент дээр юу ярмаар байна вэ гэхээр за мэдээж хэдүүдээ total 2-ыг бас ярих гэсэн бодолтой байна. За дээр нэтэрэн болон BTC 2-ийн харьцааг харж агаад за мэдээж альткоин болохгүй талаараас бас дэжгүүний хилцүүлэх болох юм байлаа. Тэн дээр бас суурлаад бас техник шинжилгээ хий гэсэн бодолтой байгаа шүү. За тэгээд тухайн үед бас харж агаад хүмүүсийн ямар коин сонирч байгаа тэн дээр нас шууд лайваар техник шинжилгээ хийдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар хамтдаа ярилцъя гэж бодож байна. За ингээд дараагийн дуурайлцлаа. Түр баяртай.